Түшиг ахаа Blue Burger-гийн талаар яриад өгөөч дэмжиж байгаа нь Yak. Түшиг агаасаа Burger талаар яриад өг дэмжиж байгаа нь Like. Тишиг зөөлөд тэмдэг яа. Burger-гийн талаар яарад өгөөч нэмжиж байгаа нь Layok. За энэ бол арай. За энэ бол арай шүү. Ер нь бол ойлголоо. Өнөөдөр бид Burka Blue нэртэй нэгэн нууцлаг дууны утга учирыг тайлах гэж оролдох болно. Олон жилийн өмнө дуулсан энэхүү дууны үйл явдал өнөөдөр хүртэл маш хурцаар хөндөгдөж байгаа билээ. Burka Blue-ийн талаар хамтдаа ярилцгаая. Тэгэхээр guys, өнөөдөр хэдүүлээ та нарын хүссний дагуу Burka Blue гэж юу вэ гэдэг талаар ярилцгаална. Тэгэд энэхүү сэдв рүү ер нь ингээд орсныхаа судалсныхаа дараа ингээд харахад бол яалчгүй өнөөдөр бидний ярилцах шаардлагатай сэдв байсан юм байлээ. Тэгээд тийм учраас бичлэгээ бүгдээрээ дуустал нь үзээрэй. За, Burka Blue гэж юу вэ? Ингээд эхлээд YouTube-ээр Burka Blue-гээ тайхлаар нууцлаг дуу гарч ирнэ хамгийн ихэнд. Guys. Эхлээд ямар ч хэдүүлийн дууг сонсъё заяа. Дуу бол 18 жилийн өмнө постлогдсон 563 мянган хүн үзсэн. Тэгээ комментуудыг харахад бол ер нь гээд creepy, horrifying, эвгүй гэсэн комментууд аюух ажиллагдсан заяа. Тэгсэн мөртлөө ингээд дууг нь сонсохоор эхний ээлжинд бол нэг мэддэхгүй. Одоо ирээд сонсъё. My mother wears a burqa, my father does it too. Burqa is blue. Харж байгаа бидний эхний анзаарсан зүйл юу вэ гэхээр Burka буюу бие тэр чигт нь халахалсан, хувцас өмссөн одоо амьд хөгжмийн эмэгтэйчүүдийн хамтлаг байгаа. Тэгээд дуултаад ерөөхдөө маш энгийн үгтэй манай одоо аав Burka өмсдөг, манай ээж Burka өмсдөг. Бид нар бүгдээ Burka өмсдөг. Ер нь тиймэрхүү утгатай. Тэгэд эхлээд бол яг ингээд шууд энэ дууг ойлгоход хэцүү. Хэдүүлээ яагаад энэ хүмүүс энэ дууны ард юм аимшигтай эвгүй утга учир агуулдаг вэ гэдэг талаар хэдүүлээ судалж үзье. Харж байгаах. Ер нь бол бүр ингээд зарим нүдээ ингээд ил гаргасан. Гэтэ зарим нь бүр ингээд нүдэн ч ил гараагүй харж байгаах. Зарим ислам шашинтай муслим эмэгтэйчүүд бол энэхүү хувцсыг өмсдөг. Тэгээд ер нь ингээд муслим дотроо ингээд шашин одоо чиглэл нөхцөл байдлаасаа хамаарч бол ийм олон төрлийн бие үсээ халахсан хувцсууд өмсдөг. Никаб, хижаб, бурка, чадвар, дубата гэдэг ч юм уу те. Энэхүү хувцснууд бас ингээд дагаад нийгэмд нэлээд хоорондоо мэтгэлцэн сөргөлдөөнийг бол авчирдаг. Тэгээ тийм учраас миний амьдарч ирсэн Францд гэхэд одоо жишээ нь энэ никаб, бурка одоо энэ бие нүрээ халахсан хувцсыг бол олон нийтийн газар өмсөхийг бол бүр хоригддог. Тэгээ анх би ингээ Францд очиод харахад бол ер нь яг хөө зарим хүмүүс ийм хувцс өмсдөг. Тэгээд ийм хувцс өмсөн үед ингээд Францууд ч юм уу те ингээл хараал, гайхаад жоохон муухай хараад байгаа юм шиг гөлрөөл ер нь ингээд нууцлаг эсэргүүцэл илэрхийлэх нь бол харагдана. Тэгээ ер нь дотроо ийм нэг бас ийм нэг мэтгэлцэнтэй. Яг ингээд төрлөх Француудад ч гэсэн эвгүй санагдана тийм одоо ингээд одоо чинь Монголд ингээд баахан ийм битүү хувцастай эмтэйч гарч ирээл ингээд яваад бас жоохон эвгүй тийм үү. За тэгээд өнөөдрийн байдлаар хэрвээ өнөөдөр хэдүүлээ Афганистан руу явах юм бол эмэгтэйчүүд нь бол ер нь бол ингээд гудамжинд таад харж байгаа. Ер нь дандаа л ийм буркатай. Ер нь л ийм битүү хувцастай харагдана. Тэгээ ер нь яагаад сүүлийн үед хүмүүс энэ талаар ярих болов? Яагаад дэлхийн нийтийн анхаарлыг татаад байна гэхээр Афганистанд сүүлийн үед эмэгтэйчүүдтэй холбоотой шинэ хуулиуд гаргасан байна. Тэгэд энэ хуулиудыг харахад бол ер нь бол эвгүй. Guys, ер нь бол эвгүй шүү. За би танайд одоо жишээ харуулъя. Эмэгтэй хүн гадуур одоо гудамжаар явахдаа махран буюу дагуулж явж байгаа эрэгтэй хүнгүүгээр явах хориотой. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн одоо энэ буркагаа өмсөн ч гэсэн гадуур ер нь бол явж болохгүй болчихж байгаа. Нөхөр, аах, дүү нэг эрэгтэй хүн л ингэж дагуулж явах хэрэгтэй. Яг л гэрийн тижээвэр амтнд дагуулж явж байгаа юм шиг. За дараагийнх нь эмэгтэй хүн олон нийтийн газар заавал бурка өмсөх ёстой. Эмэгтэй хүн өндөр өсгийтэй гуталтай гадуур явж эрэгтэй хүмүүсийн анхаарлыг татах ёсгүй. Та эдрий ивүү гэж байна. Тэгвэл дараагийнх нь бүр ивүү. Эмэгтэй хүн олон нийтийн газар өөрийг танихгүй хүмүүс өөрийг сонсохоор чанга ярьж болохгүй. Одоо нэгсэндээ шинэж ярина гэсэн үг шүү дээ.
Яг бол тэр хүний хоолойг зөвхөн одоо тэр хүний нөхөр нь л сонсох ёстой. Хүү би энийг уншаагүй юм биш ямар амар юм тэр ингэж байгаа байхгүй. Нэг давхрын цонхнууд будсан эсвэл ингээд юмар халахсан байх ёстой. Яагаад вэ гэхээр эмэгтэй хүн одоо тэр одоо цонхоор харагдаж болохгүй. Эмэгтэйчүүд болон охидын зураг, ном, сонин, сэтгүүл дээрээс бол ингээ хориглогдож байгаа. Тэгээд зарим эмэгтэй гэж орсон газрын нэрүүд бүгд солигдож байна. Одоо эмэгтэйчүүдийн цэцэрлэг гэж байсан юм байна л та. Тэр нь болохоор шууд ингээ хаврын цэцэрлэг бол солигдсон гэж байгаа байхгүй юу? Эмэгтэйчүүд балкон дээр гарч болохгүй. Эмэгтэй хүн радио, телевиз, олон нийтийн ямар нэгэн суугаар гарч болохгүй. Тэгээд тэр ч болоогүй заяа. Охид эмэгтэйчүүд дунд сургууль болон их сургуульд сурах хориотой болсон байна. Сурч боловсрол эзэмшиж ухаантай болж болохгүй эмэгтэй хүмүүс. Афганистан өнөөдөр амар байгаа сте. Эмэгтэй хүмүүс паркаар зугаалж болохгүй, жим орж болохгүй, олон нийтийн одоо бассейнд орж болохгүй, хумсаа янзлуулж болохгүй, үсээ янзлуулж болохгүй. Харж байгаа хөтэ эхлээд ингээд уншихаар харахаар ер нь нэг зөгнөлт кино шиг. Тэгээ энэ зүйл өнөөдөр яг ингээд Афганистаны эмэгтэйчүүдийн эрхийг бол маш ноцтой зөрчиж тэгээ дэлхийд даяар хүний эрхийн байгууллага ч юм уу те энэ талаар нэлээд ярьж бусдад ингэж түгээх гэж хооролдож байгаа. Удаан хүлээсний эцэст бидний хүсэн хүлээсэн өрн дулаан цаг ирж байна. Халуун зуныг сэрүүцүүлэх хамгийн амттай сонголт. Сүү хувьцаат компани цоо шитгэн гаргасан Super Frozen Milkshake-ийг та бүхэнд танилцуулж байна. Би анх удаа амсах гэж байна. Цоо шитгэн гарсан байгаа. Хөлдөөсөн milkshake. Окей. Зэмүү амттай байна. Хөлдөөсөн мөртлөө ингээд амд ороод гоё хайлаад тэгээд амт нь амар зэм гоё юм байна. Манго чиа үртэй нэ. Тэгээд үүнээс гадна карамельтэй, үхрийн үдтэй, сүүтэй, тэгээд арцтай гэсэн ийм төрлүүд байгаа юм байна. Тэгээд та бүхэн гэсэн дэлгүүр тааруул Сүү хувьцаат компани Super Frozen Milkshake-ийг амтлаараа халуун зууны сэрүүцүүлэх хамгийн амттай сонголт. Guys. Тэгээд та хэд гайхаж байгаа. Ер нь яаж явж байгаад ингэж энэ өнөөдрийн нөхцөл байдалд хүрч бай. Афганистан чи уг нь бас арай ч ийм гэж бодоогүй дэгээ те. За Афганистан гэдэг орны түүхийг бол хэдүүлээ ингээд ер нь ингээд харъя маш товчхон те. За эхлээд бол Чингис хаан 13 дугаар зуунд бол ингээд Афганистаныг ингээд эзэлж ийсэн. Тэр хаrig бол Чингис хаан одоо бидний тэгээ Монгол улсын газар нутаг байсан. За тэгээ 18 дугаар 100 он хүртэл явж байгаа. Тэгээд Афганистан тусдаа нэг юм нэг орон болсон. За тэгээ 1870 онд одоо арабчууд Афганистаныг ингэж эзлээ. Тэгээ ер нь бол ингээд ислам улс болох одоо тэр суурьнд тавигдсан байгаа. За тэгээд явсаар 19-р зуунд British Афганистаны дайн. Тэгээд 1921 онд Афганистан яг тусдаа юм тусгаар улс болсон. За тэгээд Захир Шах гэдэг нэг хаантай болсон. Тэр хаан дараагийн 40 жил бол улсаа удирдсан байгаа. Тэгээд дараа нь Америкчууд Афганистаныг холбоо тогтоож эхэлсэн. За тэгээд 56 он зөвхөн ерөнхий сайд Никита Хрушёв Афганистанд одоо туслахаар зөвшөөрөө. Тэгээд ерөнхийдөө юм Орос те ийм холбоо тогтоосон байгаа. За тэгээд үйл явдал явсаар янз бүрийн болсоор тэгээд 70-аад оноос хойш бол ер нь дайнууд явж эхэлсэн. 79 онд бол зөвлөлтийнхэн буцаад Афганистаныг болно гэж дайрсан. Тэгээ энэ хоёрын хооронд нэлээд юм болсон. Тэгээд 80-аад онд Афганистан, Пакистан хоёр дайдсан. Ирантай дайдсан. Ер нь ингээд дайн дайжин бол одоо ингээд үүнээс хойш бол тасрааг байгаа. Тэг хэмжлэнээ харж байгаах та ер нь ингээд анзаарах юм бол ер нь 70-аад оноос хойш бол тасралтгүй ер нь жоохон дайн дайжин гэд явцсан байгаа юм. За тэгээд энд хүү одоо дайн бужигнаан дундуур Осама бин Ладен тайд сонсчихсан баг. За Аль-Каида террорист одоо бүлэглэлийн том удирдагч байсан те насварсан. Тэр бол нэг 80-аад онд ингээд Афганистанд ирээд зөвлөлтийнхний эсрэг бол ингээд дайн тулаанд ирэхэд туслаад тэгээд үүнээс хойш бол ингээд Аль-Каида, Талибан гэд ер нь ингээд яг эвгүй гарууд Афганистанд сууршиж ирээд их мэдлийг гартаа авцгаасан байгаа. Тэгээд энэ үеэс хойш бол Талибанчууд гэдэг хүмүүсийг бол нэлээ их одоо сонсож харж үзэх бол за энэ бол жинхэнэ нөгөө гол эвгүй гарууд дайсны дүр гэх юм уу да. Хэрвээ ингээд Google-ээр харах юм бол хараас ойлгомжтой дөө ер нь бол харж байгаа. Өөрийн буу зэвсэг барьсан жоохон тийм нэг зэрлэг дүү шинжтэй. Одоо та тэгээд нэг интернет нэг эвгүй бичлэгүүдэл харж л байсан бахгүй юм те хороогоод янз бүрийн юмыг таслаад одоо юу ингэж зүгээр ярьж болохгүй юмнууд хийж исэн бичлэгүүд бол байдаг энэ хүмүүсийн. Тэгээд энэ нөхдүүд Афганистанд ерөөдөө засгийн эрхийг бол нэлээд хүчтэйгээр авсан байгаа. Тэгээд энэ нөхдүүдээс өмнө Афганистан ямар байсан бэ гэхээр харж байгаах
Талибан ирэхээс өмнөх зураг байна. Эмэгтэйчүүд нь бол яг л одоо Европтэй, Монгол эмэгтэйчүүд чиг ирчлөөтэй ингээд хуцалдаг, хүссэн хуцаа өмсдөг, хүснээрээ хүсэн янзлдаг, хүссэн ажиллаа хийдэг, сурдаг, боловсрдог байсан бол харж явах 70-аад оны Кабулын одоо шөнийн амьдралын зураг байна. Ингээд даашинцтай эмэгтэйчүүд гараалтай ирчлөөтэй байсан бол өнөөдрийн байдлаар бол эмэгтэйчүүд нь ийм болсон байна. Тэгэд нэг түүхэн үйл явдлыг бол энд дурдахгүй байж болохгүй. Тэр нь болохоор юу вэ гэхээр 2001 оны 9 сарын 11-нд ихэр цамхаг Америкт бол халдганд өртөж бол маш олон мянган хүмүүс бол нас барсан. Тэгээд тэр үйл явдлын буруудан бол тухайн үеийн одоо Жорж Буштэй ерөнхийлөгч энэ бол ингээд Аль-Каида террористуудын хийж байгаа үйл явдлаа Осама бин Ладен гэдэг одоо тэр толгойлогчтой бид нар тооцоо бодох ёстой гэж үзээд Афганистаныг зорьсон байна. Тэгээд Америкчууд цэргийн үйл ажиллагаа явуулаад Осама бин Ладеныг бариад бол цаазалсан таад мэдж байгаа. Тэгээ Осама бин Ладен асуурсан ч гэсэн Талибанчууд бол Афганистанд нэлээд хүчтэй байгаад байсан. Тэгээ тийм учраас Америкчууд одоо инхийг сахиулах зорилгоор Афганистанд бол маш олон хэдэн мянган цэргүүдээ бол байршуулж очиж энгийн иргэдийг Талибанчуудаас иргэдэд хамгаалах үйл ажиллагаа эхэлсэн. За тэгээ үүнээс хойш Обама ерөнхийлөгч, Жо Байден ерөнхийлөгч ер нь бол энэ үеэр бол Америкчуудын инхийг сахиулах үйл ажиллагаа бол Афганистанд үргэлжилж ийсэн. За тэгээ Жо Байден ерөнхийлөгчийн үеэс эхлээд бол 2021 оноос бол за ер нь ингээд цэргүүдээ буцааж татъя гэдэг шийдвэрт хүрсэн. Яагаад вэ гэхээр Америк цэргүүд 1000 Афганистанд одоо энэ хотуудаар нь байсан ч гэсэн инхийг сахиулсан ч гэсэн хөдөөгүүр нь энэ Талибанчууд нь ер нь бол байгаа л байсан байна. Тэгээ бүлбүтэн 20 жил ингэж тэмцэж байгаа. За ер нь гээд Америкчууд бүлбүтэн 20 жилийн турш хэдэн одоо их $80 гэж байгаа байхгүй юу? Их $80-оор бүр хэмжигдэх хөрөнгө Афганистанд ингээ инхийг сахиулахын тулд ингээд хайцсан байгаа. Яг энэ бол ардаа бас мэдээж ашиг сонирхол байгаа. Зарим нь гайхаж магадгүй. Яагаад Америк ингээд Афганистанд туслаад тэг инхийг сахиулаад тэр холоос ингээд цэргүүд аваачаал байлгаад байгаа юм бэ гэхээр тэг Афганистаны одоо дэлхийн газрын зургийг хэдүүлээ харах юм бол Ираны хил залгаа, Пакистаны хил залгаа, Хятадын хил залгаа энтхтэй ойрхон ер нь энэ газар нутаг улс төр геополитикийн хувьд бол нэлээд ашигтай газар нутаг байгаа. Өөрийнхөө хүрээг нөлөөгд хэлхийн тулд гэж бодоод 20 жил ерөөдөө явцсан. Энэ бол мэдээж асар их зардал, асар их цэргүүд одоо тэр 20 жил чинь зүгээр ингээд байгаад байхгүй шүү дээ. Хоорондоо алцаал байгаа тийм үү. Талибанчууд нь байж байгаа л дайраа жижиг сажиг дайн болоод цэргүүд үхэл ер нь хэдэн мянган Америк цэргүүд ч гэсэн нас урсан байгаа. Тэгээд Америкчууд юу гэж үзсэн бэлэр за ер нь бол энэ нэг биднэрт нэг юугүй байна. Ашиггүй байна. Ер нь бол урт хугацаанд Талибанчууд бол угаасаа ингэ байж л байх юм байна. Эдгээр ингээд өсөөр л байх юм байна. Тэгвэл одоо болий гэдээ ер нь цэргээ татсан байгаа. Тэгээ өмнө нь бол цэргээ татахтаа шууд хамаг бууз эсгээ аваад явчихаагүй бууз эсгүүдээ үлдээгээд яг Афганистаны засгийн газартайгаа хамтраад ингээд нэлээд цэрэгжилтэнд бэлдээд ер нь нэлээд за манайхаа одоо Талибанчуудаа бити давраагаараа гэд үлдээсэн байгаа. Тэгээд яасан бэ гэхээр байна штэ. Америкчуудыг 21 онд явсны дараа бараг ганцхан хитгэн хоногийн дараа заяа. Талибанчууд нь засгийн эрхийг ямар ч судалгүй авцсан байгаа. Нөгөө үлдсэн гарууд нь шууд буугаад өгсөн. Боли Америкчууд явцсан. Одоо үс Талибанчуудаа барахгүй бууж өглөө гэгээд шууд буугаад өгсөн байгаа. Тэгээд 21 онд Талибанчууд буцаад төрийн эрхийг аваад уг нь бол нэг 2001-ээс 21 он хүртэл ингээд засварсан байгаас нэг 20 жил буцаад Талибанчууд төрийн эрхийг аваад тэгээд миний түрүүний ярьдаг одоо сүүлийн үеийн маш хатуу чанга дэглэм амар хуйлууд эмгтээчүүдийн эсрэг явагдаад тэгээд өнөөдөр булчинтай Оба энэ талаар ингээд ярьж байгаа байхгүй. Одоо та хэд ингээд үйл явдлыг ер нь ингээд ойлгосноо guys. Тэгээд мэдээж Америк цэргүүдийг явчихаар Афганистан хүмүүс бол зүгээр байхгүй шууд одоо цухтаахыг бодно. Угаас Талибанчуудыг орж ирээл дарамттай амьдрахаа мэдж байгаа штэ. Тэгээ бүр онгоцны буудал дээр хүртэл бүр ийм иймх замраг байдал үүссэн байгаа. Афганистаныг орхихыг хүссэн энгийн одоо иргэд байгаа штэ. Ард түмэн байгаа штэ. Одоо харж байгаарай. Тэгээ Америкийн одоо цэргийн юу байгаа тэг ингээд явах гад бүр ингэж байгаа байхгүй юу? Хара шууд ингээ хилээ гаргаа шууд дөрвөл эх орноо дөрвөл ингээл яв. Өөр арга байхгүй штэ. Нөгөө Талибанчууд чинь буужин юутайгаа ингээл орж ирээл зүгээр алан баг хядах гээд байгаа юм чи тэ. За тэгээ бидний энэ талаар ярилж байхад одоо хүртэл Кабулд бол эмэгтэйчүүд өөрсдийнхөө эрхийн төлөө бол чагсаар байгаа. Бууж өгөөгүй. Тэгээ дэлхийд даяар дуу хоолойгоо нэгтгэх гэж бол үзэж байгаа. Gunshots can be heard in video from the Afghan. Харж байгаа нь гудамж нь ингээл
буунду city of Herat, where security officials нөгөө чанга хатуу хуулийн эсрэг эмгтээчүүд хязгаарлал шууд барыг буудаага шууд тараагаал. Ер нь бол аимшигтай. Жаа тэгээ эмгтээчүүд нь одоо ингээд сургуулаа нэ бид нар ингээд сурмаар байна. Бид нар ингээд хүссэн хуцаа өмсмөр байна гэдэг ингээд чигсэж байгаа байхгүй. Энэ хүмүүс одоо амь наснд нь одоо халтаа штэ. Дараа нь талибанчууд ингээд олон улсын сэтгүүлчлийг явсан дараа тэгэл барьж байгаа бол яаж ч болох байхгүй. Тэгээ ер нь бол ер нь бол өрөвдмөр. Because women are half of society. And the Taliban cannot eliminate half of the population who can work shoulder to shoulder with men. Тийш үү. Ер нь яг үнэн үг хэлж байна. Одоо эмгтэй хүмүүс ч өөрөө нийгмийн талан тэрчтэй байгаа. Талибанчууд нийгмийн талыг тэрч дадуурхаж устгаж бас болохгүй тий. Тэгээ ингээ BBC-ийн сурвалжлагч Афганистанд очоод талибанчуудын толгойлогчоос нь ярьцлага авах гэдэг. Одоо энэ Хамдулла Фитрат гэдэг толгойлогч нэг байхгүй юу? Ярьцлага авахсан чинь үгүй би эмгтэй хүний өөдөөс суухгүй. Эмгтэй хүнтэй би ярилцахгүй. Зүгээр асуултаа над руу явуулаад би хариулъя гэд. Тэгж ярьцлага гэж байгаа байхгүй юу? Тэгээ доор нь яагаад одоо энэ улс орны ирчүүд ингээд эмгтээчүүдээ ингэж үзий яддаг байна гэсэн чинь. Яагаад гэвэл цор ганц их нэртэй эсвэл найз охинтой болох арга нь тэдний хүчээр байлгах гэж байгаа байхгүй юу? Тэгээд эмгтээчүүд бол нэлээ хараа шууд ус тацаал. Зарим газар нь буундууд дуграал ус тацаал хөрөх юм ингээл тарааж байгаа байхгүй юу? This woman broke down, telling us how she was detained last year while participating in. Тэгэл барайл, хориол, тэ зодож нүдэл доромжлол. Тэгээ ер нь бол зэрлэг. За тэгээ буцаад хэдүүлээ гос хэдв бүрка плүрөг орох юм бол энэ одоо хамтлаг албаар одоо талибанчуудын хурц одоо дүрмийн эсрэг одоо энэ хурц шашин юу гэдэг тэ энэний эсрэг дуу хоолойгоо нэгтгсэн эмгтээчүүдийн хамтлаг баггүй юу. Тэгээд үгийг хэрвээ харах юм бол одоо ойлгоно. Burqa, my father does it too. I have to wear burqa. The burqa is blue. За манай ээж одоо бүрка өмсдөг. Манай аав хүртэл бүрка өмсдөг. Тэгээд энэ болохоор юу гэсэн үг гэхээр эртний хүмүүс бол бүрка өмсдөг. Гэхдээ ингээд ир юмгүй одоо ингээд хин өмссөн байгаа нь мэддэхээргүй одоо ингэж бүр ингээ хүн болгон бүркатай байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээ Кабулын тэнгэр нь одоо ингээ цэнхэр. Тэгээ энэ цэнхэр бол бүркагаас гаралтай. Одоо хаасаагүй юм цэнхэр. Бүр тэнгэр нь цэнхэр. Одоо ингээ өөртөө цэнхэр хаасаагүй цэнхэр боллоо гэсэн утгатай. Тэгээ манай эмээ өвөө бүрка өмс. Тэгээ би бас бүрка өмс. Гэхдээ энэ зөвхөн чиний төлөө гэдэг хийж байгаа байхгүй юу. Тэгээд энэ хэн бас ийгүү. Бид нар бүгдээрээ бүрка өмсдөг. Чи хин хинбэ гэдгийг мэдэхгүй. Тэрвээ чи ихчтэйгээ уулзах хүсчээвэл энэ чиний одоо авгаах ч гэж магадгүй гэж байгаа байхгүй юу. Бүр ингээд хинч өөрийн гэсэн identity буюу хинч өөрийн гэсэн юм нийгэмд ялгах өрмөц зүйлгүй болцсон гэж байгаа байхгүй. Зүгээр юм цэнхэр өмнөд л ингээд энэ тэндгүү ингээд явж ин гэсэн утгатай байхгүй юу. Чи над бүх хайраа өгдөг. Чи надад бүх үнсэлтийг өгдөг. Тэгээ чи миний бүркад хүрдэг. Гэхдээ хин гэдгийг нь мэдэхгүй гэж байгаа байхгүй юу. Бас dark байгаа сте. Яг ухлаар dark байгаад эхлээд ерөөсөө ойлгохгүйс яг ингээ түүхийн ингээд мэдээд ингээ харахаараа аим dark үхтэй байгаа байхгүй. Тэгээ сүүлийн бадаг дээр манай ээж цэнхэр джинс өмсч эхэлсэн. Тэгээ би ингээд аюу гайх чинь ерөөс ийм юмд харж байгаагүй. Манай ээж цэнхэр джинстэй гэдэг. Тэгээ юмс ингээд аюу хурдан солигдож чинь. Тэгээ би нэг бүр ингээд зөв бурууг нь би мэдэхгүй байх гэж байгаа байхгүй. Бүр ингээд ээж нь цэнхэр джинс өмсвөл юу вэ ингээд бүр ингээд тэгтэл нь ингээд бүр ингээд энгийн зүйлийг ойлгоцсон. Тэгээ энэ дуу өөрөө 18 жилийн өмнө гэхлээр 2008 онд ингээд юмнууд арай гайгүй болж эхэлсэн үеийн дуу байхгүй нь Америкчууд ирээд ингээд талибанчууд яагаад арай нэг гайгүй болох гэж яахад буцаад Америкчууд явцсан шүү дээ. Тэрнээс өмнө одоо ингээд гарсан дуу учраас яг тэр түүхэн шилжилтийг харуулж байгаа дуу байхгүй. За тэгээ одоо ингээд ерөөд нь харахаар ингээд Blue Burqa ямар их нийгмийн хар бараа сэдвийг хүндсэн эвгүй дуу юм бэ гэдгийг бол та хэд харж байна. Тэгээ ер нь бол эвгүй мэдээллүүд нилээ явж одоо ингээд сая 5 сарын 23-ны мэдээлэл байгаа байхгүй. Афганистан улс охидын гэрлэх доод насыг үндсэндээ 9 нас болгон бууруулсан байна. Хараа ингээд жоохон охид төрөх юм ингээл явж байгаа байхгүй. Уг нь бол энэ хууль гарахаас өмнө Афганистанд хууль ёсоор гэрлэх доод насыг охидод 16, хүүгүүдэд 18 гэж тодорхойлсон байсан юм байна. Тэгээ 10 нас хүрээгүй охид эцэг их, өвөг эцэг эсвэл шүүгчийн зөвшөөрлөг гэрлэх боломжтой байж гэж байгаа байхгүй. Бас л ер нь бол эвгүй байгаа ч дээ. Бузартай юм бэ, дөнгөж өсөж яваа, жаахан өрс шүү дээ. Арай л юм аа. Үрстэй ээлгүй харгас ороо юм аа. Одоо бузар улс байна да. Тэгж дэрвж явах насн дээр нь авч сууна гин шүү. За энд бас нэг түүх байхгүй. Биби Айша гэдэг нэг хүний талаар талибанчуудын дарангуйлд ороо эмэгтэйчүүдийн эсрэг үлдээж буй харгас хэрцгийл чирхийллийн дэлхийн нийтийн бэлэг тэмдэг болсон эмэгтэй. Дөнгөж 12 настай байхад нь түүний гэр бүл баад хэмээх овг аймын ёс заншлын дагуу талибаны дайчинтай хүчээр гэрлүүлсэн.
За энэхүү ёс заншил нь гэр бүлийн өөр төлбөр эсвэл маргааны шийдвэрлэхийн тулд огтыг өгөх хэлбэр. Харж байна уу? Хаашаа явж байгааг. Одоо нэг ёсны ээж аав нэг ингээд нэг өөр ширэнд ороод охиноо хэсүүг штэ. Ер нь хаашаа багнасаасаа эхэлсэн нөхрийнхөө гэрт бие махбодын хүнд хүчирхийл сэтгэл зүйн дарамт байнгын айц дунд олон жилийн өнгөрүүлсэн. 2009 онд цухтахыг оролцсон боловч баригдаж нөхрийнхөө гэр бүл буцаагдсан. Нөхөр нь цухтахыг оролцсныхаа шийдвэрт болгож Талибан бүлэглэлийн бусад эрчүүдийн хамт түүнийг уул руу авч явсан байна. Тэнд бусад эмэгтэйчүүд сануулга өгөх зорилгоор түүний хамар чихийг ногтолж өхүүлэхээр орхисон. Уншихад хүртэл бүр ингээд дотор ингээд яаж шүү дээ. Ямар амар мэдрэмж төрсөн бол доо тий. Аимшигтай бүх бэрхшээлийг үл хайрлан Айша амьд үлдэж чаджээ. Times түүлийн нүүр 2018 сард түүний зэрнүүс царайны гэрэл зураг Times түүлийн нүүрэн дээр бид Афганистаныг орхивол юу болох вэ гэсэн гартаар. Пүү ямар амар юм те. Йоо энэ шүү дээ. Бас зөрөгтэй эмхтэй биш үү те бас. Энэ ихтэй амар юм а те. Нүүр ингээд жинхэнэ Times энэ дэр гарсан нүүр юм биш те. Энэ зураг дэлхийн нийтийг зочроо шашны хит туушрал болон Талибаны засаглалд ор амьдарч буй эмэгтэйчүүдийн зовлон зүдгүүрийг хүчтэй сануулга болсон юм аа. Тэгээ ямар зэрлэг юм бэ ёо. Би бүр бодсон чи бүр за шинэ амьдрал гэж байна. Хүмүүсийн байгууллагууд болон Америк нэгдсэн улсын гоо сайхны заслын тусламжтайгаар Айша царайгаа нөхөн сэргийг олон удаан юм засалт орсон. Айша бүсгүй сайн санааны тусламж үзүүлсэн байгууллагууд эмэгтэйчүүд одоо Афганы эмэгтэйчүүдийн байгууллага Айшаг Афганистанд байхад нууц орогнох байранд авч анхны тусламж үзүүлсэн байгууллага гэж байна. Women for Afghan Women гэдэг нэртэй байгууллага байт юм биш бүр Афганистан эмэгтэйчүүд туслах зорилготой. Тэгээд Grossman Burn Foundation Америкт хүний нүүр царайг нөхөн сэргийг мэт засал болон эмчилгээний зардалыг бүрэн хариуцсан ажилласан байгууллага гэж байна. Энэ байгууллага юм байна. Цаг хугацаа өнгөрөхөөр тэрээр бие махбодын хувьд эдгэрч амьдралаа шинээр эхлүүлж чаджээ. Түүний түүх болон зөвхөн харгислаад дарангуулын бэлэг тэмдэг биш харин амьд үлдэх хүсэл төсвөр төвчээр болон эмэгтэйчүүд ирэх нэр төрийн төлөөх тэмцлийн илэрхийлэл юм а гэж байна. Их сурвалж New York Times амар юм байна. Тэгээ буцаад ерөнхийдөө ийм болсон юм байна. Гайхалтай респект энийг хийсэн оролцсон бүх хүмүүст нь респект. Агностик буюу шашин шүтлэггүй хүний хувьд исламын эсрэг суртал хуулах шиг пост байна. Ислам шашин бурууг өгүүлгүй экстремист эмэгтэй хүний дарлаг шашнаараа төрий барьж ийм зүйл хийж байгаа эрэгтэй хүмүүсийг буруутгах ёстой гэж бодож байна. Энэ бас ярих бас хэлэх ёстой сэдв. Одоо ингээд ислам муслим гэхэлэр зөвхөн ислам муслим болгон эмэгтэйчүүд ийм харгислалдаг гэсэн үг бас биш шүү guys. Энэ бол яг цэвэр одоо ингээд талибанчуудын энэхүү одоо шашныхаа зарим номлуудын одоо хуулийн цоорыг ашиглаж идэх шиг тэрүүгээр ингээд шашны нэр одоо тий бурхны одоо үг гэсэн одоо энэ шалтгаан гаргаад эмгтээчүүдийг дарамтлахын зүйл аахгүй. Тэгэхээр бол одоо юу гэдэг маш олон исламшинт орнууд байгаа. Бас тэр орнууд ийм бол биш шүү. Окей. Гэтэл та хэд бодоо зүгээр мэдгэж байгаа л одоо энэ Айша гэдэг энэ эмгтээ шүү дээ. Тэгэхэд ингээд мэддэхгүй байгаа ямар олон мянган эмгтээчд байгаа бол аврагтаас өнгөрсөн гэж бодож байгаа. Буугаад өгцөн тэгэл ингээл дарамтлуулаад байж байгаа. Эмэгтэйч тасрыг байгаа гэж болохоор бас эвгүй байгаа зү. За энэ бүрний түүх байна. Нория гэдэг нэг юм охины талаар түүх байгаа байхгүй. Энэ охин 13 настай байхдаа үсээ засаад эрэгтэй хүн болж үржлээс өөр аргагүй байдалд орсон. Тэгээ яалаар эмэгтэй хүн болохоор ингээд дарамт төрсгөөд нь шүү дээ. 13 хүрнэг жоохон байхад шууд хүнтэй суулгачих гал ингээд байгаа. Эсвэл ингээд дарамтлаа шууд буурка өмсгөл тэ. Тэрний эсрэг 13 настайдаа ингээд эрэгтэй өгөөд болж ингээд үсээс суулсан байгаа. Харж байгаа. Тэгээ 26 оны ихээр нууцсан задарсан юм байна. Тэгээ баригдаад Нори охины гэр бүлийг амьд үлдэх хэсгийг шийдэх туйлын хүн нөхцөлд оруулжээ гэж. Үсээ богиносоод эртээ гоцомцод өөрийгөө Нуур Ахмад гэд нэрлсэн юм байна. Гэр бүлийг тэжээхийн тулд кафед бүтэн 3 жилийн турш хэн ч мэдгэдэлгүй ажилласан байна. 26 оны ихээр талибанчууд түүний илрүүлж таатуулжээ. Яг их баригдсан байна. Тэд өөрсдийн эрх мэдлийг гайхуулахын тулд охиноор алавдан хүлээлгэн мэдүүлэг авч битгий сошиал орчинд тараасан байна. Афганистаны нийт хүмийн 85% өнөөдөр өсгөлөн туйлд Нория бол ердөөл гэр бүлээ өсөж үхээс аврахын тулд бүхнээ золиосон мянган хүүхдийн төлөөлөл юм аа гэж байна. Тэгэд энэ түүх шиг охтууд ингээл эртээ хүүхчийг хувцлаад үсээ ингэж засуулаад бараг эрхчлөөнд 100% хүрчнэ гэвэл бас энэ дүүрдэл. Афганистанд Бача Базе гэдэг нэртэй юм одоо соёлын нэг хэсэг гэх юм уу да байдаг. Тэр нь болохоор юу вэ гэхээр хөвгүүд өсвөр насн дээрээ одоо ингээд эмхтэй өгчийг хувцлаад эмхтэйлэг бүжиглээд ахмад насны ирчүүдийг зугаацуулдаг гэх юм уу. Тэгээ ингээд TikTok дээр хэрвээ ингээд одоо өнөөдөр Бача Базагийг хайх юм бол ингээд сануулга гарч ирнэ. Одоо ингээд хүүхдийн бэлгийн хүчрхийлэлтэй холбоотой контент учраас TikTok-оос ингээд энийг хаасан. Тэгээ энэ нэг хэсэг бүр нэлээд явсан TikTok дээр. Тэгээ YouTube дээр яг ганц хоёр байж магадгүй. Одоо ингээд харахаар таарч ингэж бүжигддэг. Aunque ilegal, continúa siendo parte. Энэ ингээ бүр зан үйл болсон. Бүр ингээд өсвөр насны хөвгүүдийг аваачаал жоохоос нахуулаад ингээл муха заван гарууд ингээл суугаал эмхтэй хувцс өмсгөл ингээл бүжиглээл эмхтэйлэг бүжиглүүлээл
Харж байгаа. Зарим нэгэ нүүр мөрөө бодцсан. Тэгэл ингээд үзэж байгаа гарууд нь ер нь нэг ийм их гарууд. Хараа. Юу нэг ийм их гарууд. Тэгээ ер нь ингээд энэ талаар орж судлах тусам ер нь dark гэж. Энэс цаашаа хэдүүлээ нэг яриад хэрэггүй байх. За. Ер нь ингээд ингэсгээл ойлгочих. Тийм бүр ингээд барин кино байгаа байхгүй. За ингээд 12-оос 13 насны ингээд одоо дажгүй хөвгүүдийг ингээд хайгаал. Тэгэл ингээд олоод бүжгээнд ингээд бэлдээл. Хувц мууц өмсгөөл ингээд бүжлүүх хараа. Эмхтэй хувц өмсгөөл ингээд амар байгаас харалтай. Тэгэж хөвгүүдийг ингэж бүжиглүүлэх нь одоо тухайн хүн одоо ингэж зангарахтай одоо ингэ те баавартай хүн гэдэг одоо бүхтхууныг одоо өгд юм байна л да. Тэгээд энийг ч гэсэн ер нь олон улсын хүнийрхийн байгууллагууд бол нэлээд шүүмжилдэг. За тэгээ харж байгаа гайс тэгээ энэ талаар ингээд ухаад ороод байвал ер нь дарах газар руу орно. Ерөөдөө ингээд таад баримжаа аваад за ер нь ингээд Монгол улсад Монгол хүн бааш төгсөндөө бас ингээд баярлах хэрэгтэй байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Хичнээн биднэрт бас ингээд засаж залруулах алдаанууд ч гэсэн зөндөө байгаа ч гэсэн те. За тэгээ та бүхэн энэ хүү бичлэгийн 90 дойрны хүмүүстэй шеэр хийж бас энэ хүү одоо эрхэн зөрчиж байгаа Афганистан эмэгтэйчүүдийн талаар бол түгээгээрээ хүн болгон эрсээ бүртгүүлээд лайк хийх битгий мартаарай. Тэгээд дараа юм зэрэг уулзлаа. Түр баяртай guys.